сайн байцгаана уу? Одоо ингээд дараагийн бичлэгээрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ яг ямар бичлэг вэ? Ямар мэрэг хийх вэ гэхээрээ таны дараагийн учрах soulmate юм уу twin flame таны амьдралд хизээ ирэхээр байна? Та хоёр яаж учрахаар байна? Тэр хүн ямар хүн байхаар байна вэ гэдэг бичлэг хийх нь. За тэгээд энд нь YouTube-ийн бичлэг дээр болохоор 4 асуулт асууна. Эхнийх нь болохоор та юу хийж явж байгаад одоо таны амьдралын ямар үе шатн дээр та энэ хүнтэй одоо уулзраа танилцах вэ? Таны уулзрах хүн чинь бас ингээд амьдралдаа юу хийж явж байхаар байх вэ? Хизээ уулзрах вэ гэдэг асуулт байгаа. За хоёрдугаар асуулт нь болохоор хоёр яаж уулзрахаар байна вэ? Одоо юу гэдэг найз нөхдөөрөө дамжуулж уу, эсвэл одоо ажил төрлөөрөө дамжуулж уу, яг яаж уулзрахаар байна? За тэгээ гуравдугаар асуулт нь болохоор таны уулзрах энэ хүн ямар зан чанартай хүн байхаар байна вэ гэж асууна. Дөрөвдүгээр асуулт нь болохоор та хоёрын хосын зохицол хэр байхаар байна вэ? Хэр зохицолтой байхаар байна гэж бол асууна. За тэгээд энэ бичлэг нэмэлттэй байгаа. Нэмэлтээр болохоор 3 асуулт асууна. Эхнийх нь болохоор та хоёр уулзсны дараах тэр хүний таны талаарх бодол мэдрэмж нь ямар байна? За хоёрдугаар асуулт нь болохоор та хоёр уулзсны дараах таны тэр хүнийг гих бодол мэдрэмж ямар байхаар байна? За гуравдугаар асуулт нь болохоор та хоёр ирээдүйд албан ёсны харилцаатай болохоор байна уу? Та хоёрын харилцаа хэр ирээдүйтэй байхаар байна гэдэг энэ 3 асуулт нэмэлтээр хийнэ. За тэгээд энэ бичлэг нь болохоор ингээ 3 бүлэгтэй байгаа. За хамгийн ихнийх нь болохоор энэ одоо бэлгэний хайрцаг байна. Ийм ягаан өнгийн. За тэгээд хоёрдугаар бүлэг нь болохоор ийм ягаан өнгийн аяг тавг, цайны аяг байна. За тэгээ 3 дугаар бүлэг нь болохоор ийм морины ийм сувенир гэх юм уу? Ийм 3 стикер байна. Тэгээд хамгийн их татагдж байгаа нэг стикерээ сонгоод бүлгээ сонгоорой. За хамгийн эхлээд нэрийн цэвэрлэлт явуулъя. За тэгээд бүлгээ сайн одоо хамгийн татагдж байгаа стикерээ сонгоод бүлгээ сонгоорой. За сайн байна уу? Нэгдүгээр бүлгийнхаа одоо ингээ уншлагатай давтаа мөрлөө. За хамгийн ихний асуулт нь болохоор та дараагийнхаа уулзрах soulmate юм уу twin flame-тэй уулзрахдаа та юу хийж явж явах вэ? Та амьдралынхаа ямар мөчлөг дээр явж явах вэ гэдэг асуулт асуусан байгаа. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Та бол яг одоо юу хүндээ дараагийнхаа soulmate юм уу twin flame-тэйгээ уулзрахдаа яг өнгөрсөн харилцаагаа тавьж явуулаагүй байхдаа уулзрах юм уу гэж бол гарч ирж байна. Яг ингээ өнгөрсөн харилцаанаасаа авсан тэр гомдол мөн ингээд яг харамсаж явдаг зүйлээ бас ингээд тээж явж байхдаа одоо бүрэн мөөдтэйг тавьж явуулаагүй байхдаа та дараагийнхаа soulmate юм уу twin flame-тэйгээ уулзрахаар байна. Та тэгээд хамгийн гол нь бас яг ингээ уулзрахдаа яг ингээ өнгөрсөн харилцаанаасаа бас яг гүйцэд гарч явж чадаагүй бас өнгөрсөн харилцаанд жоохон хамааралтай байх гад байна гэж бол хөтөр төр бол гаргаж ирж байна л да. Яг одоо юу гэдэг өмнөх харилцааныхаа талаар ингээ бодохоор жоохон гүнгэлдэг эсвэл аз жаргалтай болгодог тий эсвэл эмзэгэлдэг байх хэвээрээ байх юм шигээр бол гарч ирж байна. Ямар ч байсан та ингээд тийм үнэн харилцааг амар хүсэх юм шигээр бол гарч ирж байна. Ингээд би биндээ үнэхээр одоо үнэнгээ хэлдэг. Ерөөсөө тийм одоо худал хэл байхгүй үнэнч тийм харилцааг хүсэж байх үед та одоо юу гэдэг энэ шинэ soulmate юм уу ихэр төлдөг уулзрахаар байна. Тэгээд өнгөрсөн дэх харилцааны хүн бас гарч ирж байна л да. Өнгөрсөн таны ex байж болно. Эсвэл өнгөрсөн одоо та хайртай байсан залуучин байж болно. Тантай их жоохон муухай хандсан юм шигээр бол гарч ирж байна. Маш их хатуу хандсан. Эсвэл тань муухай өгнүүд хэлсэн, гомдохоор өгнүүд хэлсэн.
ер нь ингээд танд маш хүүтэн хатуу ханддаг тийм эрэгтэй хүн байсан юм шигээр бол гарч ирж байна. Тэгээд бараг таал тэр харилцаандаас бүх сэтгэл, бүх хичээл зүтгэлээ зарцуулдаг байсан юм шигээр бол гарч ирж байна. Тэгээ үүнээс үүдэлтэй бас яг таны сэтгэл санаа бол маш балансгүй болсон юм шигээр бол гарч ирж байна л да, яг өмнөх харилцаанаасаа болоод. Тэгээд за ер нь бол энэ харилцааг тавьж явуулах хэрэгтэй гэж бодоо та өөрийнхөө тэр одоо бүх ингээд санхүү, мөнгө, ажил төрөлтөө маш их одоо шамдаад ажиллаж явах үедээ л та учрах юм шигээр бол гарч ирж байна. Тэгээд яг учрахтаа бол та их шин зүйл эхлүүлсэн байх юм байна. Яг ингээд шинэ ажил, тэгээ яг ингээд шинэ санхүүгийн үүсвэр болох зүйлээ олоод хийж явах тэр үедээ та одоо энэ таны одоо дараагийн учрах soulmate юм уу ихэр төлтөг учрахаар байна. Таны хувьд бол яг шинэ одоо амьдралын цикл, шинэ амьдралын одоо юу гэдэг бүлэг эхэлж байна гэж бол хүзэр бол гаргаж өгч байна. Тэгэхээр та яг хизээ учрах вэ гэхээр яг ингээд ажил төрөлтөө маш их шандаад ажиллаад ингээд тууштай явж явах үедээ бол та одоо дараагийнхаа ихэр төл юм уу soulmate-тэй учрахаар бол харагдаж байна. Яг одоо өнгөрсөн хүнээсээ бол яг ингээд салъя би энэ харилцааг тавьж явуулъя гэдэг үедээ бол учрахаар бол харагдаж байна. За нэмэлтээр болохоор цаг хугацаа үздэг Oracle картаасаа яг хизээвэ гэд асууж үзье. Мэдээж нөгөө ингээд ерөнхий уншлага нэг одоо зөндөө хүмүүс үзэж байгаа болохоор бас яг заавал таарах шаардлагагүй, зүгээр нөгөө entertainment маягаар яг нэг хүзэр суглаад авчи. За нэгдүгээр бүлгийн сонгосон хүмүүс дараагийн учрах soulmate юм уу тэмдэглэмтэйгээ хизээ учрахаар байна гэе. Тэгэд бол энэ бол гарч ирлээ. Taurus гинэ. За энэ нь болохоор миний харж байгаагаар болохоор 25 оны хавар юм уу намар эсвэл 100 байх боломжтой. Тэгээ доор нь болохоор 2 weeks 2 months. Тэгэхээр 2-7 оны дотор учрах боломжтой, 2 сарын дараа ч учрах боломжтой байна. Бас нэмэлтээр болохоор энэ яг 4 сарын 21-ээс 5 сарын 20-ны үед гэж бичсэн байна. Тэгэхээр ер нь бол миний харж байгаачлан 25 оны хавараас намрын үед л энэ хүнтэй уулзах боломжтой байна гэж бол хүзэр бол гаргаж ирж байна. За таны энэ хэсэг одоо ингээд дуслаа. Одоо дараагийнх нь болохоор тоор уулзахад тэр хүн юу хийж явахаар байна гэж бол асуусан байгаа. Нэгдүгээр бүлгээс сонгосон soulmate юм уу тэмдэглэмтэйг уулзахад soulmate юм уу тэмдэглэмийн яг юу хийж байгаад яг юу хийж байна. За та одоо ингээд дараагийнхаа soulmate юм уу ихэр төлтөг уулзахад бол яг таны одоо ихэр төл юм уу soulmate-д ямар нэгэн тийм харилцааны асуудал бол байхгүй байхаар бол харагдаж байна. Таны нэр дээр болохоор та яг өнгөрсөн үнэ мартаад ингээд явж явах үе байсан шүү дээ. Тэгэхээр таны энэ одоо уулзах ингээд soulmate юм уу нөө ихэр төл нь яг тийм асуудлууд ерөөсөй байхгүй байхаар харагдаж байна. Яг энэ хүний амьдралд болохоор ингээд санаж дуурсдаг, хайртай байгаа. Ямар нэгэн тийм хүн байхгүй байхад та энэ хүнтэй уулзахаар бол харагдаж байна.
За тэгээд энэ хүн болохоор жоохон санхүүгийн хувьд хүндрэлтэй байх юм уу л гэж бол гарч ирээд байна. Яг ингээд мөнгө төгрөгийн хувьд бол яг ингээд бие дагаад одоо юу гэдэг ингээд санхүүгийн хувьд эрх чөлөөнд одоо хүрсэн явж гинэ гэж бол яг гарч ирэхгүй байна. Тэгтээ санхүүгийн эрх чөлөөд хүрээгүй байлаа гэд энэ хүн бас даун биш байна. Юу нь бол яг ингээд тэр хүн ад жаргалтай, ер нь амьдралдаа сэтгэл хангалуун байх үед бол та энэ хүнтэй уулзрахаар бол харагдчихна. Магадгүй энэ нь яг хөө ингээд төр зүрийн санхүүгийн хүндрэлж байж болцолчгүй харагдчихна. Уг нь одоо таны энэ уулзрах хүн нь болохоор маш эрдэм боловсралтай, чадвартлаг тийм хүн байхаар бол харагдчихээн. Ингээд магадгүй бакалавр, мастер одоо юу гэдэг PhD ингээд маш өндөр боловсралтай хүн байхаар бол харагдчихна. Гэтэ яг энэ ур чадвараа ерөөсөө ингээд ашиглахгүй байна гэж бол гарч ирж байна. За жишээ нь ингээд инженерээр одоо бараг ингээд бакалавр, мастраа өнөхөр одоо гадаадын сургуульд хийгээл тэгээ Монголд ирээд одоо юу гэдэг ажил хүү сууж байгаа ч юм уу. Яг ингээд одоо өөртөө байгаа чадраа одоохондоо ерөөсөө ашиглахгүй байна гэж бол хөдөр бол гаргаж ирж байна л да. Тэгээд яг тэр хүнтэй та уулзрахад болохоор тэр хүний амьдрал нь жоохон удаашралтай байх юм уу л гэж бол гарч ирээд байна. Ингээд одоо юу гэдэг бүх амьдрал одоо нэг тийм завгүй байгаа бүх юм бүтээд амар ажил ихтэй үе энэ биш юм шигээр бол гарч ирж байна. Ер нь л амьдрал нь жоохон удаашралтай байх юм шигээр бол гарч ирээд байна л да. Тэгээ өөрөө болохоор амар их тийм шинэ эхлэлийг хүсэж байна. Амьдралаа шинээр эхлүүлэх эсвэл ингээд шинэ бүлгийг нээх ямар нэгэн зүйл эхлүүлэх ч юм уу. Тийм их одоо зүйл илэрхийлж байгаа ч гэсэндээ яг тэр боломжоо ерөөсөө ашиглаж чадахгүй байна гэж бол хөдөр бол гаргаж ирээд байна л да. Өөрт нь маш их боломж байгаа, өөрөө өндөр боловсралтай, өөрөө маш их одоо юу гэдгийг чадварлаг тийм хүн байгаа ч гэсэндээ ямар нэг юм хийж эхлүүлэх, ажилд орох эсвэл ямар хуваараа бизнес эрхлэх ч юм уу. Ямар нэгэн зүйл ерөөсөө хийхгүй байна гэж бол хөдөр бол гаргаж ирж байна. Өөрт нь бол ингээ шинэ их одоо эхлүүлэх боломжууд байгаа ч гэсэндээ тэр боломжуудаа ингээ алдах гад байна гэж бол хөдөр бол гаргаж ирж байна. За тэгээд энэ хүний амьдралд өнгөрсөнд ч юм уу маш тийм шудраг бус зүйл тохиолдчихсэн байж магадгүй юм шиг бол гарч ирж байна л да. Тэгээд яг тантай уулзрах үедээ болохоор ингээд одоо юу гэдэг ингээд тэр шудраг бус зүйл нь өөрт нь шудраг одоо яс ирнэ гэж бол санагдана. За энэ яг юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдэг хин нэгний амьдрал шудраг бусын тохиолдлоо шүү дээ. Тэнгүүд хэдэн жилийн дараа ингээд тэр хүнд нь муу юм тохиолдох ч юм уу. Одоо нэг карма гэж байдаг шүү дээ. Тэр нь ирсэн. Тэгээд өөрт нь одоо их хүндээ бүх юм шудраг байна. Би бараг ингээд тэр хүн бараг кармагаа авчлаа гэдэг нэг тийм үед л учрах юм шигээр бол гарч ирж байна л да. За жишээ нь ингээд найз охин нь одоо юу гэдэг өөрийг ингээд сүлэрж исэн байвал дараа нь тэр найз охины хайртай хүн өөрийг ингээд дараа нь тавих ч юм уу. Нэг юм карма байдаг да. Энэ нь юун дээр ч байж болно. Яг тэр зүйл нь яг одоо өөрт нь хурж ирээд карма яг үний юм байна гэсэн нэг тиймэрхүү бодол мэдрэмжтэй үед нь та тэр хүнтэй уулзрахаар байна гэж бол гарч ирж байна. Яг энийг нөө би яг мэдэрчлээ л дээ. Тэгээ яг тайлбарлах гэсэн чинь жоохон сонин тайлбарчих шиг боллоо. Тэгээ ямар ч байсан зан чанарын хувьд бол маш тийм хүчтэй, сэтгэлийн хаттай хүн байхаар бол харагдаж байна. Тэгээд яг тантай уулзрахтаа жоохон хойшоо суугаад ах юм уу л гэж бол гарч ирж байна. Яг залхуу гэж хэлж болохгүй ч гэсэндээ яг ингээд одоо юу гэдэг зүгээр ингээл хамарж явах үедээ баг тантай уулзрах гээд байгаа юм шигээр бол гарч ирж байна. Уг нь бол маш чадварлаг одоо эрдэм боловсралтай. Уг нь бол тэм хүн байхаар бол харагдчихэв. За тэгээд дараагийн асуулт нь болохоор та хоёр яаж уулзрахаар байна гэж бол би асуухаар байгаа. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс дараагийн уулзрах сууны хүмүүсийн төлөвлөгөөтэйг яаж уулзрахаар байна?
За хоёр яаж учрахаар байна вэ гэсэн чинь ер нь бол санаандгүй байдлаар л яг ямар нэгэн газар явж байгаа л тааралдаж одоо учрах юм шигээр бол гарч ирж байна. Ерөөсөө нэг тийм найз нөхдийн холбоогоор биш, ажил төрлийн холбоогоор биш гэж бол гарч ирж байна. Зүгээр одоо юу гэдэг гадаад явж байхдаа байж болцсошгүй бол харагдчихэйна. За ажил төрөл дээр яг магадгүй яг миний зурган дээр болохоор ингээд хоёр хүн хилцээ хийж байгааз хоёр ер нь аэропорт дээр ч уулзах боломжтой, танилцах боломжтой юм шигээр бол гарч ирж байна. Яг нэг онгоцны нисгчийн ингээд зураг байгаа байхгүй юу? За яг ажил төрөл гэж би ерөөсөө хэлэхгүй хадал бус төзөр нь болохоор ерөөсөө ажил төрөл гэж бол хэлсэнгүй. Тэгэхээр та хоёр яг ингээд гадаадаар аялж явах үедээ эсвэл аэропорт дээрс ч юм уу ямар ч байсан санаандгүй байдлаар л учрах боломжтой бол харагдчихэйна. За тэгээд таны энерги бас гарч ирж байна л да. Яг ингэж учрах үедээ бол та нэг одоо шинэ хайр дурлалыг хүсэхгүй байх үедээ яг учрах юм шигээр бол гарч ирж байна. Яг өнгөрсөн харилцаанаас яг бүрэн гарч яваа. За би энэ харилцааг орхих ёстой юм байна гэд. Тэгээд яг энэ харилцааныхаа одоо тухай маш тийм одоо амьдрал болсон реалистик өнцгөр хардаг болсон үедээ яг учрах хаар байна гэж бол хөзөр бол гаргаж өгч байна. Тэгээд залуугийн хувьд ч гэсэндээ яг санхүүгийн хүндрэлээсээ яг ингэ гараад явж явах үедээ учрахаар бол харагдчихэйна. Тэгээ миний харж байгаачлан хоёр уулзраад тэгэхэд бол залуугийн талаас таныг маш их сонирхсан байдал бол харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд таныг амар хүлээх юм шигээр бол гарч ирээд байна. Яг ингээ энэ нэг залуу хүн мессеж хүлээгээ сууж байгааз тэгэхээр ингээ танилцсныхаа дараа ч юм уу энэ хүн таны дугаарыг асуугаад ингэснийхаа дараа ингээ те за нэгдүгээр бүлгийг сонсон хүн надлуу бичих нь үү яах нь үү гэд таны нэлээг харж хүлээх юм шигээр бол гарч ирж байна. Хоёрыг харилцааны ихэнд бол яг залуу танд илүү их ингээд таныг сонирхож байгаа, шохоорхож байгаа ийм байдал бол харагдаж байна. Эсвэргээрээ та болохоор яг ингээ шинэ хайр дурлал бэлэн биш. Би энэ шинэ хайр дурлал надад хэрэггүй юм байна. Яг тиймэрхүү бодолтой үедээ учрах болохоор бас яг энэ хүнтэйгээ та анх учирчаад бол яг энэ хүнийг тоохгүй байх юм шигээр бол гарч ирж байна л да. Яагаад гэвэл бас яг таны энерги жоохон сул гарч ирж байна. Яг ингээд ийм шин зүйл ерөөсөө илэрхийлсэн нэг тийм энерги байхгүй байна. Ингээд одоо их хүндээ ажил төрлөө гэж бодож яваад тэгээ дээрэс нь ингээд өөр хүнтэй уулзрч танилцах, дээтлэх одоо юу гэдэг юм те иймэрхүү энерги байхгүй, мотивац байхгүй тэр үедээ л энэ хүн таны амьдралд орж ирэх юм шигээр бол гарч ирж байна. Ямар ч байсан маш гинти санаандгүй байдлаар л учрахаар бол харагдаж байна. Тэгээд яг учрахтаа бол бас яг энэ залуу нь таныг илүү их сонирхсан, шохоорхсон байдалтай байх юм уу л гэж бол хөзөр дээр бол бууж байна. Аэропорт дээр яг ингээд уулзах магадлал бол маш өндөр байна. Яг л энэ ингээд private jet буюу хувийн онгоц байгаа байхгүй. Тэгээ ингээд хажууд нь ингээд онгоцны нисгчтэй яалтчгүй эсвэл өөр гадаад явж байгаа ч юм уу. Яг заавал Монгол байх шаардлагагүй. Эсвэл ингээд дотоодын аэропорт одоо үеийн дархан явах, өмнөгөн явах гэдэг ч юм уу те. Яг ингээд явдал судалтай үед ч юм уу энэ хүнтэйгээ танилцах боломж бол маш өндөр байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор таны дараагийн учрах soulmate юм уу twin flame ямар зан чанартай хүн байхаар байна вэ? За тэгээд энэ хүн ямар зан чанартай хүн байхаар байна вэ гэж харахад бол ингэж гарч ирж байна. Яг ингээ хэрэггүй зүйлтэй бол ерөөсөө цаг хугацаа, энерги,
ажил зүтгэлээ ерөөсө гаргадаг хүн байхаар бол харагдаж байна. Яг ингээд харилцаач бай, ажилч бай, карьерч бай, юу ч бай. Ингээд тэр хийж байгаа зүйл нь ямар ч ирээдүйгүй, өөрт нь ашиг өгөхгүй. Тийм зүйл байвал шууд ингээд одоо юу хүндээ тэр зүйлийг орхиод явдаг. Тийм төрлийн хүн байна. За жишээ нь өөрт нь хэрэггүй харилцаа юм шиг санагдвал тэр доороо тэр харилцааг зогсоох ч юм уу. Ямар нэгэн сураа явжгаа тэр зүйл нь өөрт нь ирээдүйд ашиг өгөхгүй үр шимээ өгөхгүй санагдвал шууд орхио явдаг ч юм уу. Яг иймэрхүү төрлийн зан чанартай хүн байхаар бол харагдаж байна. Тэгээ хоёрт болохоор энэ хүн маш их одоо гэр бүлийн одоо тийм урт хугацааны тийм харилцааг бол маш тийм дээгүүрт үнэлдэг. Яг ингээ номер 1 тавьдаг хүн байхаар бол харагдаж байна. Яг ингээ гэр бүлийн нэг тавьдаг. Ялангуяа гэр бүлийн доктортой одоо байдалд бол яг одоо 100% анхаарлаа хандуулдаг хүн юм шигээр бол гарч ирж байна. Тэр нь яг юу вэ гэхээр за үр хүүхдүүдийн одоо хичээлийн сургалтын төлбөр тэр иргээл те яг гэр бүлийн мөнгө санхүүтэй холбоо зүйлд бол яг ингээ маш чухалчилж одоо анхаарал тавьдаг хүн байхаар бол харагдаж байна л да. Тэр юу гэсэн үг вэ гэхээр ингээд маш хариуцлагатай хүн л гэж бол гарч ирж байна. Яг ингээд те за яг хідэн мөнгө одоо хідэн төгрөг би ингээд цуглуулах ёстой байлээ, хадгаламж байх ёстой байлээ, үр хүүхдүүд маань яг яаж одоо те өсөх вүлээ гэдэг ч юм яг гэр бүлтэй холбоотой зүйлээ маш чухалч авч үздэг хүн байхаар бол харагдаж байна. За дараа нь болохоор ингэж гарч ирж байна. Яг мөнгө төгрөгөндөө бол маш хатуу ханддаг хүн шигээр бол гарч ирж байна. Яг сайн талаараа одоо юу гэдэг яг хэрэггүй зүйлд мөнгөө үрдэхгүй, яг мөнгөө сайн хадгалж чаддаг тийм хүн байхаар бол харагдаж байна. Яг ингээд одоо юу хэмдэ энэ эмэгтэй ингээд зооснуудаа ингээд одоо ингээд нэг шувуу ингээд зооснуудыг тэрсэн энэ эмэгтэй бүр ингээд зооснуудаа хамгаалсан байгаа. Тэгэхээр ингээд үүдийн өөртөө байгаа мөнгөө бол маш сайн хадгалдаг, хэрэггүй зүйлд яг мөнгөө ерөөсөө үрдгүн хүн байхаар бол харагдаж байна. Гэтэ мэдээч энэ нь яг харамж гэсэн үг биш. Яг хэрэгтэй зүйлдээ мөнгөө өрөөд хэрэггүй зүйлдээ бол мөнгөө ерөөсөө гаргадаггүй. Тийм төрлийн хүн байна. За яг хосын тал дээр болохоор ингэж гарч ирж байна л да. Хүнд ойртохоос жоохон айдаг төрлийн хүн юм шигээр бол гарч ирж байна. Яг ингээд өөрийнхөө одоо сэтгэлийг бүрэн нээгээд ингэхдээ маш удаан одоо төрлийн хүн юм уу гэж бол гарч ирж байна л да. Одоо яг хүнд тасаад, хүнд бүх сэтгэлээ зориулаад, хүнд сэтгэлээ нээгээ те иймэрхүү зүйлүүд дээр ингээд цаг авдаг төрлийн хүн байна. Яг шууд хүнд дурлаад бүх сэтгэлээ нээгээл сэтгэлээ зориулдаггүй төрлийн хүн гэх юм. Яг ингээд тэр хүний сэтгэлийг одоо юу хэмдэ нээхийн тулд өөртөө сайн болохын тулд одоо юу гэдэг харилцааг гүнзгийхийн тулд бол нэлээд их цаг хугацаа шаарддаг төрлийн хүн байна гэж бол гарч ирж байна. За тэгэд энэ хүний одоо сул талч гэх юм уу ингэж гарч ирж байна. Жохон зөрүүд төрлийн хүн байхаар бол харагдаж байна. Яг одоо юмсыг өөрийнхоороо хийх гээд байдаг хүн гэж бол гарч ирж байна л да. Уг нь бол харизма маш их одоо өндөртэй хүн байна. Гэтэ одоо юмд жоохон тууштай биш юм шигээр бол гарч ирж байна бас. Харизма өндөртэй яг ингээд одоо бүх юмны лидер байж чаддаг ч гэсэндээ яг ингээд тэр одоо төлөвлөсөн юмаа бас яг тууштайгаар баримтлаад явдггүй юм шигээр бол гарч ирж байна. Тэгээд одоо нийгэм тавигдсан тэр бүх стандартыг ингэж сөрөх дуртай төрлийн хүн байна л да. Яг одоо юу гэдэг заавал хүмүүс гэрлэх ёстой юм уу? Эсвэл заавал одоо хүн ингээд их дээд сургууль сурах ёстой мó гэдэг ч юм уу. Яг ингээд амьдрал тогтсон тэр бүх одоо зүйлүүд байдаг та ингээд нормууд тэр нормуудыг ингэж одоо асууж сөрөх тий иймэрхүү одоо сөрөх дуртай төрлийн хүн байна. Одоо юу гэдэг сургуулаа төгсчөө заавал ингээд компанид ингээд ажиллах шаардлагатай юм уу? Өөрөө бизнес одоо хийж болно штэ. Entrepreneurship буюу тий өөрөө ингээд бизнес эрхлээд явж болно штэ. Заавал ингэж компанид 9-6 хооронд ажил хийх шаардлагагүй штэ гэдэг ч юм уу. Яг ингээд нийгмийн тогтсон байдаг тэр нормуудыг сөрөх дуртай хүн байна гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгэд өөрийгөө бас амар жоохон юу яагаад гэдэг юм шиг байна. Өөртөө жоохон хатуу ханддаг төрлийн хүн байхаар бол харагдчихлаа л та. Яг ингээд одоо би яагаад ингэж вэ? Би яагаад ингэж хийчихвэ? Би өстой тэнийг юм а ч юм өөртөө жоохон хатуу ханддаг төрлийн хүн байна. Яг өөртөө зөөлөн хандахгүй байна. Өөрийгөө ингээд тэг хайрлаад
явахаасаа илүүтэйгээр яг өөрийгөө амар их зэмлдэг төрлийн хүн байна л да. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдэг 2 жилийн өмнө би ингэж их мөнгө алдчихсан шүү дээ. Би ямар тэнийг юм бэ ч юм уу. Яг ингээд яг өөрийгөө ойлгож өөрийгөө одоо юм хүндээ өөртөө зөөлөн тэгж ханддаггүй төрлийн л хүн байна гэсэн үг байна. За тэгээд сонирхолтой байх үүднээс би бас юм Who is it гэдэг юм Oracle карт авсан байгаа. Энэ дээр болохоор ингээд одоо ямар төрлийн хүн байх вэ гэдэг ийм гадаад үзмжийн одоо characteristic буюу ингээд гадаад үзмжийн бүх одоо дүр төрхөөдөө ингэж гаргаж ирдэг ийм карт авсан байгаа. Тэгээ сонирхолтой байх үүднээс таны одоо дараагийн уучрах энэ soulmate юм уу twin flame нь одоо ямар дүр төрхтэй хүн байхаар вэ? Гадаад үзмж нь ямар байхаар вэ? Man facial hair medium hair American mature piercings за ингээд 6 карт авчээ. За тэгэхэд ямар дүр төрхтэй хүн байхаар бэ нэ гэсэн чинь ямар ч байсан эрэгтэй хүн гэж бол гарч ирлээ. Тэгээд ингээд нүүрэндээ амар өстэй хүн байж болцсохгүй. Одоо яг энэ зурган дээр гарч байгаа шиг одоо юу гэдэг ийм төрлийн сахалтай гэдэг ч юм уу те. За тэгээд энэ хүн болохоор ингээд урт өстэй хүн байж болцсохгүй нэ ингээд дундаж одоо үсгэсэн байна л да. Тэгэхээр эрэгтэй хүн гэсэн юм чинь одоо юу гэдэг өсөө ургуулах туртай эрэгтэй хүн байж болцсохгүй л харагдаж байна. Тэгээ заримных нь хувьд л энэ хүн гадаад хүн байх боломжтой. White American гэдэг одоо цагаан Америк хүн гэж бол гарч ирж байна л да. За дараагийн нь болохоор mature гэх. Тэгэхээр энэ хүн бол ингээ маш тийм төлөвшсөн хүн байна гэж бол үзэр бол гаргаж өгч байна. За дараагийн нь болохоор piercing гэх. Тэгэхээр энэ магадгүй одоо эмэг зүүдэг. Эсвэл ингээд одоо хамрандаа ингээд эмэг зүүдэг ч юм уу ингээд piercing хийлгцэн. Одоо piercing болохоор одоо эмэг гэх үү юу хөө ингээд одоо хамрандаа одоо юу хүндээ ингээд ийм эмэг шиг юм зүүчдэг ч юм уу. Piercing хийждэг хүмүүс байдаг да. Тиймэрхүү байж болцсохгүй байна гэж бол гаргаж ирж байна. За ингээд мэрэгэн дуусч байгаа л. За ингээд дараагийнх нь болохоор хоёрын хосын зохицол гэдэг байгаа юм байна. Дараагийн уучрах сумбат буюу тэмлэм хоёрын хасны зохицол ямар байхаар вэ? За хөдөр дээр болохоор яг хосын зохицол гэж бол яг гаргаж ирсэнгүй. Зөвхөн хоёрын одоо харилцаанд саад болох зүйлс гэдэг талаараа бол гаргаж өглөө. Тэгэхээр бас нэг талаараа бас хоёр яг зохицноо гэсэн утгатай л та. За хоёрын харилцаанд гарч болцсогүй асуудлууд гэсэн чинь ингэж гарч ирж байна. Яг ингээд хайр сэтгэлтэй холбоотой зүйлсд ер нь бол яг ингээ ихтгэлэн жоохон буурсан байна гэж бол гарч ирж байна. Магадгүй өмнөх харилцаанаасаа болоод ч тэр юм уу яг ингээ хайр сэтгэлийн харилцаанд бол яг
бүрэн гүйцэс яг итгэдэггүй, яг хайр дурлалын харилцаанд ингээ итгэл нь буурсан байх юм уу гэж бол гарч ирж байна. Хамгийн гол нь энэ байдлаасаа болоод асайд ингээд энэ хүн шинэ хүн таны амьдралд ингээ гараад ирэхээр та тэр хүнийг ингээ хүлээж авахгүй өөрөөсөө түлхэх гээд байгаа юм шигээр бол гарч ирж байна. Ингээд амар их санаа зовоод ах юм байна. 8-ын сэлэм, 9-ийн сэлэм хоёулаа дээшээ гараад ирсэн. Маш их санаа зовж гин. Тэгээд ингээд энийгээ маш ихээр ингээ overthink буюу маш ихээр бодох юм байна энэ харилцааг. Яг энэ зөв хүн байна уу? Энэ яг намайг хайрлаад явах хүн байна уу? Энэ миний одоо юу гэдэг ингээд итгэл даахаар хүн байна уу гэд маш их бодох юм байна. Тэгээд хамгийн гол нь та ингээ өнгөрсөн маш их сархалж ийсэн болохоор хамгийн гол нь яг энэ хүнээ бас ингээд 100% сонгочих ерөөсөө чадахгүй байгаад байна. Ингээд энэ харилцаа ерөөсөө ирээдүйгүй ингээ уршлах боломжгүй харилцаа юм шигээр бол танд бол санагдаад ах юм байна. Тэгэд өөрөө та ч гэсэндээ уг нь бол ингээ романтик сэтгэл мэдрэмжтэй холбоорч ирэх юм байна л да энэ хүндээ. Тэгсэн мөртлөө л ингээ жоохон өөрөөсөө ингээд одоо энэ залууг бол түлхэх гээд байна гэж бол гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь тэрнээсээ болоод энэ залуу бас ингээд танд ерөөсөө ингээ 100% бас ингээд сэтгэл зүрхээ зориулж чадахгүй байгаад байна гэж бол гарч ирж байна. Энэ нь яг юутай холбоотой болохоор энэ залуугийн бас эготой холбоотой байна л та. Одоо ингээл энэ залуу ингээл таныг маш их сонирхол, танилуу ингээл бичээл уулзаал ингээл хичээгээд дээ штэ. Тэнгүүд та эсрэгээрээ тэр залууг тоохгүй, ингээд одоо анхаарал өгөхгүй, одоо мессежэнд хариу өгөхгүй, уулзъянгууд уулзахгүй гэл те. Ингээд ахаар бас энэ залуугийн эгог амар их ингэж одоо хатгана гэж бол гарч ирж байна. Энэ хүний энэ эрэгтэйгийн эго амар хүсээд өө энэ бүсгүй чи ямар сонирн бүсгүй яхаараа намайг тоодгүй юм гэдэг ч юм уу те. Яг эгогийн л амар их ингээд батгаад таана гэж бол гарч ирж байна. Тийм болохоор бас энэ залуу ингээд юу яаж чадахгүй танд яг сэтгэл зүрхээ бас бүрэн зориулж чадахгүй байхаар байна. Уг нь бол танд бол маш сэтгэлтэй болж ирэхээр бол харагдаж байна. Бараг ирээдүйд танд ингээд амар хайртай болж ирэхээр бол харагдаж байгаа байхгүй. Уг нь бол тэгээ та эсрэг хамгийн гол тэр залуу ингээд тоохгүй байгаад тахаар энэ залуу бас яг тэр ирээрээ танд бүх зүрх сэтгэлээ зориулаад нээгээд ингээд таны хайрлаад явхад амар их бэрх болж ирнэ гэж бол хүзэр дээр бол гаргаж ирж байна. Тэгээд та хоёрын харилцааг бол үнэхээр ингээд таны амьдралд ирсэн ингээд шинэ бүлэг, шинэ ингээд одоо эхлэл байх болно гэж бол уг нь бол хүзэр бол гаргаж өгч байна. За ингээд мэргэн дуслаа, баярлаа. За тэгээд энэ мэргэн таалагдсан бол одоо юм ягаан өнгийн юм бэлэгний юм эможи байдаг бол комент дээр бичээрэй. Тэгээ байхгүй бол магадгүй ягаан өнгийн эможи ч юм уу тавиарай. За тэгээд хувийн уншлага юм уу код сонирхож байгавал Instagram юм уу Facebook-ээр холбогдорой. Facebook нь болохоор тааруу хайр хөзрийн мэрэг гэдээ байгаа. Instagram нь болохоор тааруу доор зураас хайр гэдээ байгаа шүү. За тэгээд код нь болохоор хоёр төрөл байдаг. Амжил мөнгө дуудах код, нөгөөх нь болохоор шинэ хайр дуудах код гэдээ байгаа. За тэгээ нэмэлт авахыг хүсвэл бас Instagram юм уу Facebook-ээр холбогдоорой. Нэмэлт нь болохоор 3 асуулт байгаа. Эхнийх нь болохоор хоёр учирсны дараах тэр хүний таны талаарх бодол мэдрэмж. За хоёрдугаар асуулт нь болохоор хоёр учирсны дараах тэр хүний таны гэх бодол мэдрэмж. Тэгээ 3 дугаар асуулт нь болохоор хоёр ирээдүйд албан ёсны харилцаатай болохоор байна уу гэдэг асуулт асуунаа. За баярлалаа. За сайн байцгаана уу 2 дугаар бүлгийнхаа хэмээған цайны аяга сонгосон хүмүүс байгаа. За тэгээд хамгийн ихний асуулт нь болохоор та дараагийнхаа учрах soulmate юм уу twin flame-ийг учрахтаа та юу хийж байхаар байна? Таны амьдралын ямар үе шат, ямар мөчлөгт та явж байх байна гэж бол би асуулаа. Тэгэж бол ингэж гарч ирж байна. Нэгт болохоор та маш их хөдөлмөрлөж явах үедээ энэ хүнтэй уулзах юм уу гэж бол гарч ирж байна. За хамгийн ихний хэсэгт болохоор та одоохондоо арай тусдаа гараагүй байх юм уу гэж бол гарч ирээд байна. Одоо энэ зургийг харахаар ингээ нэг аав, хонь, хоёр охин байгааз. Тэгэхээр яг санхүүгийн хувьд бол яг аав ээжээс нэг хамааралтай байгаа үедээ ч юм уу яг 100% бас яг санхүүгийн бие даасан биш байгаа үедээ учрах юм шигээр бол гарч ирж байна. Одоо үүдийн байр одоо аав ээжтэйгээ хамт амьдартай байх боломжтой эсвэл байрыг аав ээж нь авч өгсөн ч юм уу. Ер нь санхүүгийн хувьд бол аав ээжээс одоо хамааралтай байх үедээ
энэ хүнтэйгээ уулзрах юм уу гэж бол гарч ирж байна. Тэгээд яг ажил төрлийн хувьд бол яг танд шинэ эхлэл ирж явах үедээ та учрна гэж бол гарч ирж байна. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр магадгүй одоо юу гэдэг шинэ ажилд орох, сургуулаа төгсөх, одоо эсвэл шинэ зүйл эхлүүлж явах үедээ яг ингээд эхлүүлээд хөдөлмөрлөж явах үедээ та бол одоо энэ хүнтэй уулзрахаар байна. Тэгэхээр одоо юу гэдэг яг шинэ ажилд орсныхаа дараа, шинэ бизнес эхлүүлснийхаа дараа, яг санхүүгийн хувьд яг нэг юм эхлүүлснийхаа дараа та энэ хүнтэй бол уулзрахаар бол харагдчихэйна. За хоёрт болохоор ингэж гарч ирж байна. Яг найз нөхдийн хувьд та найз нөхдөд яг урам хугарсан үедээ та энэ хүнтэй уулзрна гэж бол гарч ирж байна. Магадгүй та одоо ингээ нөхөрлөлийг маш ингээ дээгүүрт одоо үздэг, нөхөрлөлийг амар чухалчилж үздэг хүн байх юм шигээр бол гарч ирээд байна л да. Тэгээд ингээ найз нөхдөд та маш их сэтгэл гаргадаг, найз нөхдөд маш их тусалдаг, сэтгэл санаа, мөнгө төгрөг те бүх зүйлээр тусдаг боловч ингээд таны найз нөхөд тэрийг чинь ингээд нэг юу яаж авч хэлцдэггүй. Эсвэл ингээд танд эргүүлээ тусалдаггүй ч юм уу. Ийм байдалтай байх үед та энэ хүнтэйгээ уулзрана гэж бол гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь сэтгэл санааны хувьд ч юм та маш юм ад жаргалгүй байх юм байна л да. Амар тийм сэтгэлээр унсан байдалтай байх юм байна. Яг ингээд найз нөхөдөө гэхэд миний тэр найз чдээ нэрээ хүний тусыг мэдтгүү. Одоо юу гэдэг би тэр хүнд яаж их туслалаа. Яалаа тэгэхээр надад ерөөсөө эргүүлж тусалдгүй. Надад ерөөсөө ингээд те эргүүлж сэтгэлийн минь боддггүй ч юм уу. Яг энэ одоо найз нөхөдтэй амар тэгж одоо сэтгэлээр унтсан байгаа үедээ та энэ одоо дараагийнхаа суун үед юм уу ихэр төлтөөгөө учрахаар байна гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. За өнгөрсөн харилцааны энерги бол бага зэрэг байна. Нэгдүгээр бүлгийнхантай харьцуулбал арай гайгүй бол гарч ирж байна. Яг та одоо гэдэг өнгөрсөн харилцаанаас яг гүйцэтгэж гарч явж байх үедээ ер нь л яг төгсгөлийнхэн тэр үедээ энэ шинэ хүнтэйгээ бол танилцсанаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байгаа байхгүй. Гэтэ нэг зүйл бас үзэр хэлж байна. Та өнгөрсөн харилцаа дуусахдаа хоёрын харилцаа яг гүйц дуусаагүй юм шигээр бол гарч ирж байна. Яг хоёр сууж хагаад за хоёулынх нь энэ харилцаа бүтэхгүй байна. Хоёулаа ингэ салсан дээр юм байна гэд хоёр талдаа ингэж ярилцсан шийдвэр гаргаж яг энэ харилцаа дуусаагүй. Зүгээр л одоо гэдэг сэтгэл хөдлөлөөр юм уу эсвэл ингээд шууд салъя гэж салцсан. Яг тиймэрхүү юм шигээр бол гарч ирээд байна. Ерөөсөө гүйц дуусаагүй дутуу мүлдээд дууссан харилцаа болохоор та бас ингээд таны сэтгэл зүрх дотор яг өнгөрсөн харилцаас нь жоохон ингээд бодогдоод харамсаад ингээд яваад байдаг юм шигээр бол гарч ирж байна. Гэтэ ерөнхийд нь хараад үзэхээр бол яг ингээд бараг гүйцэд гараа явцсан юм шигээр бол гарч ирж байна. Та бол тэгээд яг энэ хүнтэй уулзрахдаа бол ганцаараа байх юм байна. Сингл байхдаа та яг энэ хүнтэй бол уулзрахаар бол харагдаж байна. Сэтгэл санааны хувьд жоохон тогтворгүй байх үедээ уулзрах юм шигээр бол бас гарч ирээд байна. Яг энэ өнгөрсөн харилцаатай холбоотойгоор таны сэтгэл санаас жоохон тогтворгүй, таны сэтгэл санааг бас ингэж гаргаж ирж байна л да. Сэтгэл санааны хувьд жоохон төлөвшөөгүй байна гэж бас үзэр бол гаргаж ирж байна. Төлөвшөөгүй гэдэг нь одоо юу хүндээ яг ингээд бүх одоо сэтгэл санааны хувьд яг ингээд томоож өгөө гэдэг ч юм уу. Яг иймэрхүү байдалтай байна гэж бол гарч ирж байна л да. Тийм. Ямар ч байсан энергийн хувьд бас арай гайгүй бас тийм хүн биш бол харагдаж байна. Яг өнгөрсөн харилцааны энерги бол бага зэрэг л гарч ирж байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор хоёр ингээд учрахад тэр хүн юу хийж явахаар байна гэдэг асуулт байгаа. За.
За ингээд бол ингэж гарч ирж байна. Тэр хүн юу хийж явж байх вэ гэж бол гарч ирж байна. За яг 3 За ер нь бол 3 утга санаа бол гаргаж ирж байна. Хамгийн ихнийх нь болохоор яг энэ хүний өнгөрсөн харилцааг бол гаргаж ирлээ. Хоёрт болохоор энэ хүний ажил карьер, энэ өөртөө итгэх итгэл, өөрийнхөө сэтгэл санааны байдал. Гуравт болохоор энэ хүний бас ингээд бас адилхан ажил карьер гэж бол гаргаж ирж байна. За хамгийн ихнээс нь эхлээд тайлаад явъя. Энэ хүн яг нэг харилцааг дуусгачаад тантай танилцах юм шигээр бол гарч ирж байна. Яг энергийн хувьд бол адилхан юм уу гэж бол гарч ирээд байна л да. Ямар ч байсан л яг дуусгахсныхаа дараа тантай учрна. Гэтэ тэр хүнтэйгээ бас яг бүх зүйлээ дуусгаж чадаагүй. Яг дутуу юм үлдээсэн байхдаа бас тантай танилцсанаа учрнаа гэж бол гарч ирж байна. Ер нь тэр байдлаар бол хоёр яг адилхан байх юм байна. За тэгээд үнээс үүдэлтэй бас яг хайр сэтгэлийн одоо харилцаанд бас ингээд жоох ихтгэл нь унтарсан. Дээрээс нь яг ингээд хайр сэтгэлийн харилцаанд зарцуулах энерги амиа бага байгаа. Тийм ингээд шинэ харилцаа ингээд хайгаад явах тийм одоо юу гэдэг хүсэл тэмүүлэл байхгүй үедээ хоёр учрнаа гэж бол гарч ирж байна. Яг ингээд энэ залуу за ингээд ашгүй нэг энэ харилцаа дууслаа. Одоо ингээд хайр сэтгэлийн харилцаанд ингээд баг юу яахгүй. Би ингээд энерги зарцуулахгүй гэдэг баг тэр үедээ л тантай уулзрах юм шигээр бол гарч ирж байна. За тэгээд тантай уулзахтаа бол яг ингээд өөрийнхөө ажил карьер одоо сурж байгаа карьер одоо тий энэ бүх зүйлдээ маш өөртөө итгэлгүй байхдаа тантай уулзрана гэж бол үзэр дээр бол гаргаж ирж байна л да. Ингээд энэ тухайгаа өөрөө ч гэсэн амар их бодож overthink буюу хитрхи их боддог юм шигээр бол гарч ирж байна. Амар их санаа зовдөг юм шигээр бол гарч ирж байна. Би чинь ер нь юу хийгээд байгаа лээ? Миний ажил карьер яаж байгаа вэ? Яг ингээд өөрийнх нь амьдралынхын замнал нь яг өөрийн хүснээр нь яг явахгүй байгаа юм шигээр бол өөрт нь санагдана гэж бол гарч ирж байна. Гэтэ уг нь бол энэ хүн маш өндөр боловсролтой хүн байхаар бол харагдаж байгаа байхгүй юу? Яг ингээд Эрдэнэ номтой одоо Эрдэнэ ном магадгүй одоо Эрдэнэ номтой гэхээр жоохон буруу хэлчих шиг бол яг ингээд өндөр боловсролтой боловсролыг яг нэг тавьдаг тийм хүн байхаар бол харагдаж байна. Гэтэ яг ингээ өөртөө маш ихтгэлгүй байхаар байна. Миний ер нь одоо сүүлийн 10 жил сурсан энэ Эрдэнэ ном одоо ирээдүйд надад их одоо тий ашигтай байх юм уу? Би яг зөв зам сонгож явсан юм уу гэдэг нэг тийм энергитэй байх юм шиг бол гарч ирээд байна л да. Одоо юу гэдэг ингээл бакалавр, мастер, PhD хийцэн тэгснээ одоо ингээ ажлын талбар дээр гарах гэсэн чинь хийх ажил байхгүй ч юм уу. Яг ингээ өнгөрсөн 10 жил, өнгөрсөн ингээд олон жил ингээд одоо хөдөлмөрлсөн тэр үр шим нь ингээд өөрт нь ингээд ашиг үр шимээ өгөхгүй юм шиг өөрт нь санагдах юм шигээр бол гарч ирж байна. Тэр байдлаас болоод бас яг ингээд маш их санаа зовнилтай байх юм уу гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгэд яг өнгөрсөн харилцаанаас бол маш их одоо зүйл ойлгосон гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Одоо юу гэдэг ингээ харилцаа чи ийм юм байна. Хүнтэй ингэж харьцах хэрэгтэй байна. Эмэгтэй хүнтэй харилцах ийм байна гэдэг ч юм яг ингээд одоо харилцаанаасаа маш их зүйл ойлгож ухаарсан юм шигээр бол гарч ирж байна. Тэгээ ер нь бол ингээд хүнийг уучлах хэрэгтэй байна. Хүнийг ойлгох хэрэгтэй байна. Яг иймэрхүү бодол санаа ойлгож явах үедээ бол тантай учрна гэж бол гарч ирж байна. За дараагийн асуулт нь болохоор та хоёр яаж учрахаар байна вэ гэж бол би асуув. Яаж учрах юм бэ? Юу гэж
За хоёрыг яаж учрахаар вэ гэсэн чи ингэж бол гарч ирж байна. Яг эрэгтэйгийн талаасаа яг ингээд өөрөө хувийн ямар нэгэн зүйл эхлүүлэх юм шигээр бол гарч ирээд байна л да. Яг ингээд компанид бол ажиллана гэж бол би хэлэхгүй. Яг хуваараа бизнес эхлүүл, хуваараа ямар нэгэн зүйл онлайнаар ч юм эхлүүлээд ингээд явж явах үедээ хоёр бол нэг бол онлайнаар танилцсан, гүү бол яг энэ залуугийн эхлүүлсэн зүйлтэй холбоотой, ажил төрөлтэй холбоотойгоор хоёр бол танилцсанаа гэж бол гарч ирж байна. Энэ залуу хамгийн гол нь яг ингээд одоо ажил төрлөөсөө болоод ингээд санхүү мөнгөөс болоод бас нэлийн нервтэй байх юм шигээр бол гарч ирээд байна л да. Яг өөр дөрөө те ингээл би яагаад ингээд те ингээд доктортой ийм одоо мөнгө төрөг олоод явж чадахгүй байгаа юм бэ? Гэ өөртөө хатуу хандж явах үедээ л хоёроо танилцахаар бол харагдаж байна. Тэгээд ямар ч байсан энэ одоо эрэгтэй хүн яг ингээд за би яг одоо тэ өөрөө юм эхлүүлээд хий, би өөрөө бүх чадвараа ашиглая гэд яг тэр үедээ л яг тэргүүрээ дамжуулж тантай танилцах юм байна. Тэгээ хамгийн гол нь энэ ажил нь яг онлайнаар явагддаг ажил юм шигээр бол гарч ирж байна л да. За бараа оруулж ир зардаг болоод үгүй Facebook, Instagram-аар яг ингээд өөрийнхөө дэлгүүрийг сурталчлаа явдаг ч юм уу. Яг юу ч хийж болно те. Яг тэр журмаар л танилцах юм шигээр бол гарч ирж байна. Тэгээ яг танилцах үедээ бас яг энэ залуу бол бүр ингээд 100% өөрийнхөө мөнгө төрөг ажил төрөлтөө бүр ингээд анхаарсан тэр үедээ л тантай танилцахаар бол харагдаж байна. За яг өөр бас яг мэдээлэл бол өгсөнгөө ямар ч байсан бол ингэж гарч иржээ. Ер нь бол санаандгүй байж байгаа л ажил төрлөөрөө л холбогдоход танилцахаар бол харагдаж байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор за энэ хүн ямар цан чанартай хүн байхаар юм бэ? Энэ хүн ямар цан чанартай хүн байхаар юм бэ? За тэгээд энэ хүн ямар зан чанартай хүн байхаар үнэ гэж харахад бол хамгийн эхлээд бол ер нь бол яг сэтгэл мэдрэмжээ дааж яг ингээ гинтийн тийм үйлдэлүүд хийгээд байдгүй юм шигээр бол гарч ирж байна. Ямарваа нэгэн шийдвэр хийхдээ бол маш их ингэж бодож тунгаан бодож тэ өөртөө цаг авсны эцэст ямарваа нэгэн шийдвэр хийдгээ гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. Аль болох юмсыг өөр өнцгөөс харах, өөр талаар бодох те. Ер нь бол ингээ юмыг маш их бодож тунгааж хийж шийдвэр хийдэг хүн байхаар бол харагдаж байна. Тийм болохоор сэтгэл хөдлөлөөрөө бас ингээд шийдвэр хийгээд ингээд яваад байдаг юм шигээр бол гарч ирж байна. За тэгээд одоо жишээ нь амьдралд нь бас ямар нэг юм тохиолдол иш яг тэрэндээ ингээд одоо зохицоод явж чадвартай гэж бол гарч ирж байна л да. Одоо жишээ нь ингээд карьер нь өөрчлөгдөх, хувийн амьдралд нь ямар нэгэн болох те гинтийн ямар нэгэн зүйл тохиолдлоо гэж бодоход бол яг тэрэндээ одоо юу гэдэг нэг их одоо юу гэдэг сэтгэл санаагаар ингээ унаад байхгүйгээр яг нөхцөл байдалтай хурдан зохицоод явдаг хүн гэж бол гарч ирж байна. За тэгээд нөгөөдг нь болохоор бас ингэж гарч ирж байна. Ерөөсөө ингээд хүнээс тусламж авч чаддаг хүн байна. Тэгээд дээрэс нь яг тэрнээсээ болооч тэр хүн бас нэг их тусалдгүй хүн байхаар бол харагдчихлаа л та. Ингээд өөрөө маш их бие даацсан. Тэгээд тийм болохоор бас ингээд хүнээс тусламж авах нь өөрт нь амар эвгүй санагддаг. Тэрнээсээ амар санаа зовдөг гэж бол гарч ирж байна. Тэгээд тийм болохоор тэрөө бас ингээд хүмүүс бас нэг их туслаад явдггүй хүн юм шигээр бол гарч ирж байна. За тэгээд дээрэс нь бас ингэж гарч ирж байна. Өөртөө бол маш хайртай хүн байна. Өөрийгөө яг яаж ингэж одоо арчлаад явах уу гэдэг маш сайн мэддэг хүн байхаар бол харагдаж байна. Одоо юу гэдэг өөрийнхөө эрүүл мэндэд ингэж анхаардаг, сурлага, ажил, карьертэй бүх юмдаа анхаардаг. Яг ингээд одоо амар их стресстэй байвал амралт аваад амралтанд явдаг, сувлилт явдаг ч юм уу.
За ингээ хөдөлгөөнгүй байгаад байвал жимд яваад ингээд биеэ хөдөлгөөд яг эрүүл мэндэд анхаардаг ч юм. Яг self love буюу яг өөрийгөө яаж хайрлахаа сайн мэддэг, өөртөө сайн арчаатай хүн байхаар бол харагдчихна. За дараа нь болохоор ингэж гарч ирж ийн өөрийгөө маш сайн контролж чаддаг, сэтгэлийн амир их хаттай хүн байхаар бол харагдчихна. Яг одоо энийг хийж болохгүй гэж бодчихвол угаасаа хизээж хийдгүү ч юм уу. За жишээ нь ингээд тамхи татдаг хүн байлаа гэж бодоход за би тамхинаас гарлаа гэж шууд гарчдаг ч юм уу. Яг өөрийгөө контролдохдоо маш сайн хүн байна. Дээрээс нь сэтгэлийн хаттай хүн байна. За дээрээс нь яг хүнд хайртай болвол яг ингээд зүрх сэтгэлээ шууд бүрэн зориулж чаддаг. Яг ингээд сэтгэл мэдрэмжээс ойлгодог хүн байхаар бол гарч ирж байна л да. Яг одоо юу гэдэг хүнийг яаж ойлгох вэ гэдгийг маш сайн мэддэг. Тэгээ дээрээс нь ингээд одоо сэтгэл санааныхаа хувьд бол маш сайн төлөвшсөн, сэтгэл мэдрэмжээ сайн ойлгодог ийм хүн байхаар бол харагдчихна. За нэг сан жанрынхан сул тал нь болохоор жоохон хүлээцгүй гэж бол гарч ирж байна. Одоо ингээд бүх юмыг яг ингээд хурдан хийхийг хүсдэг ч юм уу те. Ер нь ингээд хүлээцтэй байдалтай нэлийн муу юм шигээр бол гарч ирж байна. За тэгээ дээрээс нь энэ хүн болохоор ер нь ингээд өөрийнхөө ажил амьдралыг ер нь маш их ингээд дүгнэлт хийж амьдардаг хүн байна л да. За би ингээд те сүүлийн нэг жил яг юу хийв, юунд хөрөнгө оруулав, яг юу хийв, миний одоо хөдөлмөрлсөн зүйл надад үр ашиг өгсөн байна уу, яасан байна гэдэг ч юм уу те. Ингээд маш бүх юмаа дүгнэлт хийгээд явдаг хүн байхаар бол гарч ирж байна. Жагаад яг хоёр зүйл мартснаа яг одоо л мэдлээ. Тэгээд яг бичлэгэн дээрээ нэмэлтээр бол оруулж байна. Нөгөө бичлэгээ сонирхолтой байлгахын үүднээс энэ цаг хугацаанд үздэг Oracle картаараа та дараагийн одоо үедээ учрах ёстой soulmate юм уу twin flame-тэй хизээ учрахаар байна гэд нэмэлтээр харин мэдээлэл өгч жоод харин бичлэгээ үргэлжлүүлээд явчих. За 2 дугаар бүлгийг сонсон хүмүүс дараагийн учрах soulmate юм уу twin flame-тэй хизээ учрахаар байна. За энэ нь болохоор миний харж байгаагаар энэ хавар 100 эсвэл намар байх боломжтой. Эсвэл дараа жилийн өвөл байх боломжтой юм шиг бол гарч ирж байна. За эхнээс нь болохоор хамгийн багадаа 11-7 хоногийн дараа, хамгийн ихдээ 11 сарын дараа гэж бол гарч ирж байна. Мөн учрах боломжтой цаг хугацаанд болохоор 1 сарын 20-оос 2 сарын 18 хүртлээ гэж бол үзүүрээр бол гарч ирж байна. За. Тэгээ нэмэлт мэдээлэл болохоор таны нутрах одоо soulmate юм уу twin flame ямар гадаад үзэмжтэй хүн байхаар байна вэ гэдгийг үзнэ. Сая энэ who is it гэд Oracle карт авсан байгаа. Тэгээ энэ нь болохоор ингээд одоо гадаад төр төрхийг ингэж хэлдэг карт байгаа. За энэгээр дээр нэмэлт мэдээлэл авъя. 2 дугаар бүлгийг сонсон хүмүүсийн soulmate юм уу дараагийн учрах soulmate юм уу twin flame гадаад үзэмжтэй хүн байхаар байна. За Asian гэдэг карт гарч ирлээ. За дэшээ харснуудыг авчиг. Skinny. Тэгээд nicely dressed. White gray hair. Доош харснуудыг доошин горхон байлгачаа. Тэгээд энэ дээр ингэж гарч ирж байна. Хай. Дахиад нэг карт авчиг. За энэ 6 карт авъя. Тэгээд энэ дээр хамгийн ихэнд болохоор Asian гэнэ. Тэгэхээр Аз хүн байх боломжтой байна.
Тэгээ дараа нь болохоор skinny буюу туранхай хүн байхаар байна. Nicely dressed буюу гоё хувцалтай хүн байхаар байна. За white gray hair гэдэг нь болохоор цагаан саарал үстэй эсвэл улаан ийм үстэй байх боломжтой бол харагдаж байна. Дараагийнх нь болохоор тантай адилхан өндөртэй гинэ. Мэдээж олон хүн үзэж байгаа болохоор энэ дресс заавал бүгдээрээ байх шаардлагагүй. Нэгдүгээр бүлэг дээр болохоор бас Америк хүн байх боломжтой гэж бол гарч ирсэн. Сонирхолтой гарч ирд юм байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор та хоёрын зохицол гэж байгаа. Насын зохицол дээр бол өмнө нь бол бие биенээ зохицоод явахаар хүмүүс байна. Гэхдээ яг таны талаас жоохон асуудлууд гарах юм шигээр бол хүзэр дээр бол бууж байна. Яг энэ хүнтэйгээ танилцаад ингээ явж байхдаа бол жоохон эргэлзэхэл юм байна л да. Яг энэ харилцаа үнэхээр одоо ирээдүйдээ байх болов ингээд өсөөд ижээд явах болов уу? Энэ хүнтэй би ингээд цаашаа гэр бүл болох болов уу? Ямар бол гэд маш их эргэлзэх юм байна та. Тэгээд тэрнээс болоод бас ингээд зөрөгтэй алхам хийгээд юм яа шинэ эхлэлийг хүлээн авахгүй байх гэдэг. Ингээд одоо юу гэдэг танд үнэхээр сэтгэлтэй энэ залуу ингээд гараад ирэхэд яг энийг ингээд эргэлзээтэй энэ залуу үнэхээр надад сэтгэлтэй үнэхээр бид хоёр амжилттай харилцааг бүтээж чадах болов гэд маш их эргэлзээд байхаар бол харагдаж байна. Тийм болохоор яг энэ залууга бас өөрөөсөө түлхэх гээд байгаа юм шиг бол гарч ирж байна. Ер нь нэгдүгээр бүлэгтээ бол жоохон төстэй гарч ирлээ энэ дээр бол. За тэгээд өөртөөгөө амар их тэмцэлтэх гээд байгаа юм шигээр бол хүзэр дээр бол бууж байна. Яг ингээд нэг тал нь болохоор за энэ залуу тайжгүй штэ хоёрын харилцаа гайгүй байх уу ирээдүйд байхаа нөгөө тал нь бол үгүй энэ залуу биш шүү гэд хоёр талдаа ингээд тэмцэлтэй яг ямар шийдвэр гаргахаа сайн мэдэхгүй явах гээд байгаа юм шигээр бол гарч ирж байна. Тэгээд түүнээс болоо та хамгийн гол нь ингээд эргэлдэж байгаагаа нөгөө хүндээ сайн ойлгуулж хэлж чадахгүй ингээд түнгүй нөгөө хүн бас яг танд яг ингээ юу гэж бодож мэдэрч байгаа бас хэлж чадахгүй байх гэдэг байна. Танд уун ингээл хэлээл тэ чи яагаад ингээ тэгээ намайг өөрөөсөө түлхээд байгаа юм бэ? Би уун ингээ чамд үнэхээр сэтгэлтэй штэ гэж бодоод байгаа мөртлөө танд тэрийг хэлж чадахгүй. Та нөгөө эргэлзээтэй байгаа зүйлээ нөгөө хүндээ хэлж чадахгүй. Ингээд бас жоохон үл ойлголцох боломж бол харагдаж байна. Тэгэд яг ингээд энэ хүн үнэхээр одоо юу гэдэг юм боломжийн юм байна уу гэж та ер нь ингээ маш алсаас ажиглаад ингээд байгаад ахаар бол харагдаж байна. Уг нь бол энэ одоо үеийг давчих юм бол уг хоёрын хосын зохицол бол сайн гарч ирж байна. Хамгийн гол нь энэ залуу л жоохон ганцаардах мэдрэмж бол төрнө гэж бол хүзэрдээр бол бууж байна. Яг ингээд одоо юу гэдэг тантай уг нь харилцаатай байхыг хүсэж байгаа. Тань сэтгэлтэй болоод ингэмээр байгаа ч гэсэн тантай баймаар байгаа ч гэсэндээ та ингээд тэр хүнийг өөрөөсөө түлхээд байхаар энэ хүнд маш их ганцаардах мэдрэмж төрнө гэж бол хүзэрдээр бол бууж байна. За ингээд энэ сүүлийн асуулт байлаа. Ингээд мэргэн дуслаа. Тэгээ мэргэн таалагдсан бол ийм хаягны эможи комент дээр бичээрэй. За тэгээд товын уншлага юм уу код авахыг хүсвэл Instagram, Facebook-оор холбогдоорой. Тэгээд дэмжлэгийн нэмэлттэй байгаа. Нэмэлт нь болохоор 3 асуулт байгаа шүү. Эхнийх нь болохоор тэр хүн тойр учирсны дараа тэр хүний таны талаарх бодол мэдрэмж ямар байхаар байна. За 2 дугаар асуулт нь болохоор тойр учирсны дараах таны тэр хүний гих бодол мэдрэмж ямар байхаар байна.
Гуравдугаар асуулт нь болохоор хоёр ирээдүйд албан ёсны харилцаатай болохоор байна уу? Хоёрын харилцаа ирээдүйдээ байхаар байна уу гэдэг 3 асуулт байгаа. За тэгээ нэмэлт бас авахыг хүсвэл Instagram юм уу Facebook-ээр холбогдоорой. Манай Facebook нь болохоор тааруу хайр хөзрийн мэрэг гэдэг байгаа. Тэгээ Instagram нь болохоор тааруу доогоор зураас хайр гэдэг байгаа шүү. Тэгээ нөгөө код нь болохоор хоёр төрөл гарч байгаа. Нэг нь болохоор ажил амжилт одоо мөнгө болон амжилт дуудах код, нөгөөх нь болохоор шинэ хайр дуудах код гэдэг байгаа шүү. За ингээ мэрэгэн дууслаа. Баярлалаа. За сайн байцгаана уу? 3 дугаар бүлгийнхаа морины сүвнэртэй стикер согсон байх учиртай. За хамгийн ихний асуулт нь болохоор та ингээд одоо дараагийнхаа учрах soulmate юм уу twin flame таны амьдралд орж ирэхэд хоёр танилцахад та юу хийж явахаар байна? Та амьдралынхаа ямар үе шат мөрчлөг дээр явж явах байна гэж бол би асуусан байгаа. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Та яг ингээ хүссэн юм авцсан байх та. Хүссэн юм авахтаа та яг энэ хүнтэй учирна гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгэхээр ингээд одоо олон жил ингээд хөдөлмөрлөө хичээсэн зүйлтэй хүрснийхаа дараа та энэ хүнтэй учирна гэж бол хүзэр дээр бол бууж байна. Одоо жишээ нь одоо юу гэдэг нь за би ингээд мастера төгсөөд энэ ажилд ороод энгийн зорилготой би энэ зүйлийг л хүсэж байна гэдэг ч юм уу. Яг хүссэн юм авсныхаа дараа та олон хүнтэй уулзрахаар бол харагдаж байна. Гэтэ нэг зүйл нь болохоор ингэж гарч ирж байна л да. Та ингээд магадгүй өнгөрсөнд ингэж төсөөлдөг байсан байх. За би яг ингэ одоо хүссэндээ хүрснийхаа дараа маш их хадж жаргалтай байна да гэж боддог байсан бол яг та хүссэн юм авсныхаа дараас яг ботсон шигэ бас тийм аз жаргалтай сэтгэл хангалуун байхгүй юм шигээр бол хүзэр дээр бол бууж байна. Тэгээ ямар ч тач яг санхүүгийн хувьд бол та маш доктортой, маш элбэг дэлбэг одоо эд баялаг ихтэй байхаар бол хүзэр дээр бол гарч ийн. Ингээд санхүүгийн тань байдал маш одоо доктортой сайн байгаа учраас та бараг одоо эргэн тойронд байгаа хүмүүстэй туслах юм шигээр бол хүзэр дээр бол гарч илээ л да. Хамаатан садан дүү одоо гэр бүл эсвэл найз нөхөд ч юм уу эргэн тойронд байгаа хүмүүстэй яг мөнгө санхүүгээр туслаад ингээд явах юм шигээр бол хүзэр дээр бол гарч ийна. За нөгөө талаараа бас ингэж гарч ирж байна. Яг хайр сэтгэлийн харилцаанд амар их одоо ач холбогдол хөхөө болцсон үедээ та яг энэтэй уулзрахаар бол харагдаж байна. Яг ингээд эргэн тойронд байгаа хүмүүсээ сонирхоо болцсон тий. Одоо жишээ нь ингээл хин нэгэн одоо таны яг сонирхдаг залуу хажуугаар одоо өнгөрлөө гэж бодоход хэрэг тоохгүй байх ч юм уу. Ингээд эргэн тойронд байгаа хүмүүсээ тоохой болоо. Тэг хайр дурлал ач холбогдол өгөхөө болцсон үедээ л яг одоо энэ дараагийн soulmate юм уу twin flame-тэйгээ та уулзрах юм шигээр бол хүзэр дээр бол бууж байна. Яг ингээ эсрэг хүснүүдэд нэг сонирхоо болдог тий. Яг ингээд тэр үе дээрээ л юм гэж бол гарч ирж байна. Тэгээд яг шинэ хайр дурлалыг нэг хүсээгүй байхдаа л та уулзрах юм байна. Тэгэд бас юу гарч ирж илээ л та 6-ын аяг гарч ирж байгаа болохоор өнгөрсөнд яг ингээ болцож хүнтэй уулзрдаг байсан үеэ бас амар санагалцнаа гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгэд яг одоо та дараагийнхаа soulmate юм уу хэр дэлдэг уулзрахтаа бол яг шинэ бизнес, шинэ ажил одоо ямар нэгэн шинэ санхүүгийн үүсвэр болж ирэх зүйл эхлүүлж байх үедээ та яг энэ хүнтэй бол уулзрахаар байна. Сэтгэл санааны хувьд бол та жоохон балансгүй байхаар бол харагдаж байна л да. Нэг аз жаргалтай бол нэг одоо юу гэдэг ууртай байгаад ч юм уу яг ингээ балансгүй байх үедээ бас одоо та дараагийнхаа хүнтэйгээ уулзрахаар бол харагдаж байна. За ингээд ихний асуулт болсон байгаа. За дараагийн асуулт нь болохоор та дараагийнхаа soulmate юм уу twin flame-тэйгээ уулзрахад тэр хүн юу хийж явж байхаар байна? Амьдралынхаа ямар мөчлөгтэй явж байхаар байна?
За ингээд бол хоёрын энерги арай тусдаа өөр гарч ирж байна л да. За энэ дээр болохоор бас нэг детальтай мессеж бол үзүр бол гаргаж ирлээ. За энэ хүн таны учрах хүн нэг ажил дээрээ ямар нэгэн зүйл одоо буруу зүйл хийсэн юм шигээр бол үзүр дээр бол бууж байна. Яг ингээд нэг одоо багаар ажиллаж байгаа төсөл ч юм уу ямар нэгэн зүйл дээр ажиллаж байхдаа яг өөрийнх нь шалтгаан одоо өөрөөс нь болоод ямар нэгэн буруу зүйл одоо төсөлт нь ямар нэгэн саад болох зүйл тохиолдсон юм шигээр бол гарч ирж байна. Тэгээ тэрнээсээ болоод маш их санаа зовж байна. Тэгэхээр яг нэг тиймэрхүү үедээ тантай уулзрах юм шигээр бол гарч ирж байна л да. За жишээлбэл ингээд нэг төсөл дээр ажиллаж илаа. Тэгээд яг ингээд тэр хүний буруугаас болоод төсөл нь ингээд хойшлогдох болчлоо гэж бодъё. Яг өөрөөс нь шалтгаалсан ямар нэгэн буруу зүйл одоо болцсон. Тэгээ тэрнээсээ амар их санаа зовж байгаа. Тэр үедээ аль тантай уулзрахаар байна. За тэрнээс дэш нөгөө талаараа болохоор энэ хүн яг 50-50%-тай 50% нь сураад 50% нь ажиллаж байгаа хүн юм шигээр бол өдөр төр гарч ирээд тах юм. Тэгэхээр магадгүй ингээд мастраар сурж байгаа ч юм уу. Тэгээ мастраа ингээд 50% ингээд лекц явж байгаа. 50% нь одоо юу гэдэг ингээд компанид ажиллах, компани дадлах хийх ч юм уу. Иймэрхүү байдалтай харагдаж байна. Яг ингээд сурдаг бас ажилдаг хүн байхаар бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээд мэдлэг боловсролын хувьд бол дээд боловсралтай. Ер нь бол эрдэм мэдлэгийг нэг тавиад явдаг хүн байхаар бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээд найз нөхөд маш олонтой хүн байхаар бол гарч ирж байна. Яг найз нөхөдтэйгөө яаж ингээд цагийг сайхан өнгөрүүлэх үү, тэрийгээ сайн мэддэг. Ер нь ингээд одоо яг нөө have fun буюу ингээд хөгжилдөх, цагийг сайхан өнгөрүүлэх дуртай хүн байхаар бол харагдаж байна. Тэгээ бас яг өөрийнх нь зан чанарыг гаргаж өгч байна. Энэ хүн бас маш шудраг хүн байхаар бол хөзөр дээр бол бууж ирж байна. За тэгээд яг нөгөө юу гэж бол гарч ирж байна л да. Яг ингээд өөрийнх нь тэр одоо ингээд хийсэн алдаанаас болоод ч юм уу энэ хүн маш их ууртай байх юм шиг бол гарч ирж байна. Өөрлөгөө ингээд чагилсан уур. Одоо юу гэдэг би тэр үед яах гэж тийм юм хийвээ, би тэр үед яах гэж тийм хариуцлагагүй байваа ч юм уу те. Яг ингээд сэтгэл мэдрэмжийн хувьд л өөрийгөө буруутгасан, өөртөө уурлах тийм мэдрэмжүүд ихтэй байхдаа бол тантай уулзарнаа гэж бол хөзөр дээр бол бууж ирж байна. Тэгээ ер нь бол ингээд яг сэтгэл мэдрэмжээ дагдаг биш, яг ингээд логикоор бүх зүйлээ хийдэг хүн байхаар бол харагдаж байна. Тэгээ маш сониуч хүн байхаар бол хөзөр дээр бол бууж байна. За энэ дээр бас яг хоёрын энерги адилхан байх юм уу? 6-ын аяг бас гарч ирж байна. Ялцчихгүй. Тэгэхээр бас өнгөрсөн дэх дурсамжаа бас маш их санаа тавьж явуулахгүй байгаа үедээ тантай уулзрахаар бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээд хүнээс яг өрөөсө тусламж авч чадахгүй байгаа үедээ бас тантай уулзрах юм уу? Нөө таны энерги дээр болохоор та ингээ хүмүүс бараг амар их тусалж байна гэж гарч ирсэн шүү дээ. Тэгэхэд энэ хүн дээр бол яг эсэргээрээ тусалж чадахгүй. Тэг хүнээс тусламж авч чадахгүй байгаа үедээ тантай бол ингээд уулзрахаар бол харагдчихэ. Тэгээд дээрээс нь болохоор энэ хүн бас маш тийм харизма өндөртэй лидер хүн байхаар бол хөзөр дээр бол бууж ирж байна. За энэ дээр болохоор яг энэ хүний зан чанарыг бас нэлээд их хөзөр бол гаргаж өглөө. За тэгээд бичлэгээ сонирхолтой байх үүднээс ийм цаг хугацаа үздэг oracle карта авсан. Тэгээд энэ дээр болохоор хоёр хизээ уулзрахаар байна гэж бол асууя. За хоёрдугаар бүлгийг сонгосон. Дараагийнхан сумыг юм уу темплемтэй хизээ уулзрахаар байна. Энэ яг нэгдүгээр бүлгийнхтэй адилхан бууж ирлээ шүү дээ. Taurus гэнэ. За хамгийн багадаа 2-7 хоног, хамгийн ихдээ 2 сарын дараа гэж бол гарч иржээ. Тэгээд бас уулзах одоо уулзрах боломжтой хугацаа нь болохоор 4 сарын 21-ээс 5 сарын 20-ны үед гинэ. Тэгэхээр миний харсанчлан энэ хавар бол та энэ хүнтэйгээ хамгийн хэцүү хугацааны шүү дээ. Энэ хавраас зуны хоорондын хүнтэйгээ та уулзрах боломжтой. За бүр тэр үед очихгүй байлаа гэж бодоход бол энэ жилийн намар
гэж бол хөдөр төр бол гарч ирж байна. За мэдээж маш олон хүн үзэж байгаа болохоор заавал таарах албагүй санаарай. За тэгээд дараагийн асуулт нь болохоор хоёр яг яаж учрах вэ? Хоёр бүлээс өгсөн хүмүүс дараагийн учрах сон мэдэн үү тэмцэнтэй яаж учрахаар байна вэ? За тэгээд хоёр яаж учрах вэ гэд хөдрөөс асуусан чинь болохоор яг за 1 2 3 4 боломжийг бол гаргаж өгч байна. За нөгөө хоёр бүлгээс бас шал өөр гарч ирлээ. За хамгийн ихний боломжит юу нь болохоор хоёр ингээ онлайнаар танилцах боломжтой бол харагдаж байна. Яг одоо юу гэдэг хоббигоор ч юм уу юу тийм Facebook, Instagram-аар ингээд танилцах боломжтой. Яг хоббигоороо гэж бол гарч ирээд байна л да. За жишээ нь та одоо аниме үзэх дуртай байвал Facebook дээр анимегийн групп байлаа гэж бодъё л та. Тэгээд ингээд аниме ярьж эхэлж байхдаа танилцах ч юм уу. Яг сонирхдог хоббигоороо дамжуулж онлайнаар танилцах боломжтой гэж бол хөдөр дээр гарч ирж байна хамгийн ихнийх нь. За хоёр дахь нь болохоор аялж явж байгаад танилцах боломжтой бол харагдаж байна нөгөө хүнтэйгээ. За гурав дахь боломжит нь болохоор та магадгүй юм юун дотор бар ч юм уу ер нь ингээд одоо бар одоо энэ одоо ингээд техтэй коктейл өдр гаргаж байгаа газар хэрэлтчгүй ингээд ямар нэгэн лаунжт ч юм уу танилцах боломжтой бол харагдаж байна. За тэгээд яг хуу хамгийн гол нь нөгөө танилцаад ингэх үедээ энэ залуу нь болохоор яг санхүүгийн хувьд ерөөсөө тийм доктортой бие даасан байхгүй байх юм шигээр бол хөдөртөр бол бууж ирж байна л да. Эсвэрээр та болохоор ингээл аль хэдийнэ амир их ингээд өөртөө мөнгө цуглуулсан өөрийнхөө байр суурийг олцсон байх юм уу гэж хөдөртөр бол гарч ирж байна. Тийм болохоор таны хажууд энэ эрэгтэй зүгээр амир тийм өөртөө итгэлгүй байх юм шигээр бол хөдөртөр бол бууж ирж байна. Тэгээ ер нь бол яг л нөгөө хоёр групптэй нэг адилхан юм нэг санаандгүй байж байгаа л танилцах юм байна. Яг найз нөхдөөрөө дамжуулж бол танилцахааргүй бол харагдаж байна. За ингээд хоёр яаж танилцсан гараад ирсэн байгаа. За дараагийн асуулт нь болохоор тэр хүний зан чанар ямар байхаар байна вэ? Тэр хүн одоо ямар одоо гадаад үзмжтэй байхаар байна вэ гэж бол би асуув. За 3 дугаар бүлгээс өгсөн хүмүүсийн soulmate болон за тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Энэ хүн болохоор хэрэггүй юмыг хайж явж чаддаг. Хэрэггүй зүйлээс ингээд өөрийгөө татаж гаргаж чаддаг төрлийн хүн байхаар бол харагдаж байна. За нэг
Жишээ нь болохоор одоо юу гэдэг хэрэггүй харилцаа байлаа гэж бодъё л та. Тэнгүүд ирээдүггүй хэрэггүй харилцаа байвал тэрнээ шууд гараа явчихдаг. За нөгөө талаараа бас одоо юу гэдэг ямар нэгэн хорт зуршлаас гарахтаа бас сайн хүн байхаар бол гарч иржээ. Тамхи татдаг байлаа гэж бодъё. Тэнгүүд одоо юу гэдэг уушиг нөвдөд ирэнгүү за энэ үнэхээр хортой дадал зуршил байна. Би нэг хаях хэрэгтэй байна гэж хайдаг ч юм уу. Ингээд өөртөө хэрэггүй зүйлээ хайж чаддаг тийм төрлийн хүн байхаар бол харагдаж байна. За тэгээд нэг сул тал нь болохоор амьдралаас жоохон амархан уйдчихдаг юм шигээр бол өдөртөө бол бууж ирж байна л да. Өөрт нь зөндөө юм байгаа. Мөртлөө ингээд амьдралаас уйдчихдаг. Ингээд амьдралаас ингээд кайф одоо амьдралаас тийм сайхан мэдрэмж, сэтгэл хангалуун байх мэдрэмж авах нь жоохон бага юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. За тэгээд нөгөө талаараа болохоор энэ залуу маш тийм хариуцлагатай хүн байхаар бол гарч ирж байна л да. Яг ингээ өөрийнхөө ажил карьерийг яг нэг тавьдаг. Тэгээ маш тийм хариуцлагатай яг өөртөө мөнгө хоригдлуулж, цуглуулж чаддаг төрлийн хүн байхаар бол гарч ирж байна. Одоо юу гэдэг ингээд би одоо эрэгтэй хүн би ингээд одоо юу гэдэг өөрийнхөө амьдралыг аваад явах хэрэгтэй, ингээд гэр бүлийнхээ амьдралыг аваад явах хэрэгтэй гэд тэрийг сайн ухамсарлцсан амар хариуцлагатай хүн байхаар байна. Гэтэ нөгөө талаараа болохоор хөзөр дээр ингэж гарч ирж байна. Энэ нөгөө одоо юу хэнтэй их одоо хариуцлагаасаа болоод бас жоохон стресстэй, тайван бос байдалтай байдаг гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна л да. Нөгөө бодоод байгаа нь за би ийм хийх ёстой, хийх ёстой гэд тэгээ тэр зүйлүүдтэй жоохон ингээд стресстэй байдаг, тайван бос байдалтай байдаг гэж бол хөзөр дээр бол бууж байна. За тэгээд бас ингэж гарч ирж байна ингээд ямар нэгэн шийдвэр хийхдээ амар удчиж хийдэг. Одоо өөртөө цаг хугацаа амих шаардж авдаг гэж бол гарч ирж байна. Тэгээ ингээд дандаа хоёр дахь төрлийн хүн байхаар бол гарч ирээд байна л да. Ингээд одоо юу гэдэг өөрт нь хоёр сонголт байвал тэрийг маш удаан бодож арай ч юу нэгийг сонгодог. Сонголт хийхдээ жоохон удаан хүн байхаар бол хөзөр дээр бол бууж байна. Тэгээд нэг бас сайн чанар нь болохоор ингээд юмыг сайн ойлгож ухаардаг. Амьдралын хүнд одоо ямар нэгэн хичээл заагаад юм ойлгуулвал тэр хүн шууд ойлгоод мэдээд өөртөө ингээ хэрэгжүүлээд ингэж явдаг хүн байхаар бол гарч ирж байна. За тэгээд дээрэс нь бас өөртөө маш арчаартай, өөртөө хайртай хүн байхаар бол гарч ирж байна. Яг өөрийнхөө эрүүл мэндэд цаг цав гаргаад ингээ явдаг. Өөрийнхөө эрүүл мэндэд маш сайн ингээд анхаарал тавиад гадаад үзэмж одоо бүх зүйлдээ маш сайн анхаарал хандуулад гээ өөрийгөө сайн хайрлаж явдаг, өөртөө арчаатай хүн байхаар бол хөзөр дээр бол гарч ирж байна. За тэгээд энэ хүн ямар гадаад үзэмжтэй байхаар байна гэдгийг би асууя. Би сая шинэ хөзөр авсан юм хүмүүсийн гадаад үзэмжийг гаргаж өгдөг юм карт авсан байгаа. Тэгээ энэгээр сонирхолтой байх үднээс нэмэлт мэдээлэл авъя. Энэ хүн ямар гадаад үзэмжтэй хүн байхаар харагдаж байна вэ? Powerful. За ийм үзүүд гарч ирлээ. За эхнийх нь болохоор powerful гэдэг амар тийм хүчтэй харагддаг гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. За хүчтэй харагдана гэхээр одоо хүчтэй энергитэй харагддаг юм л хүчтэй ауратай. За дараа нь болохоор older than гэдэг танаас өмнө ах хүн байхаар бол хөзөр дээр бол гарч байна. За дараа нь болохоор average height гэдэг энэ дундаж өндөртэй хүн байхаар бол гарч ирж байна. За дараа нь skin condition гэдэг ямар нэгэн арсны өвчтөй юм шигээр бол гарч ирж байна. За энэ нөгөө талаараа бас магадгүй одоо гэдэг нүүрэн дээр нь жоохон батга гарах гэдэг ч юм уу. Иймэрхүү төрлийн хүн бас байж болно. Заавал арсны өвчнөд байх шаардлагагүй. Дараа нь болохоор Australian гэнэ. Тэгэхээр
Зарим олон хүн үзэж байгаа болохоор зарим хүмүүс магадгүй одоо австрал хүнтэй эсвэл юм цагаан хүнтэй бас уулзрах боломж байна. За дараа нь болохоор medium skin tone гэхээр юм цагаанч яг борч биш. Ийм дундаж одоо арсны өнгөтэй хүн байх боломжтой байна. Та тэгээ мэдээж олон хүн үзэж байгаа болохоор заавал бүгдээрээ таарах албагүй гэдгийг санаарай. За дараагийн асуулт болохоор хоёрын зохицол гэдэг үзэхээр байгаа. Хоёрын хосын зохицол ямар байхаар вэ? 3 дахь бүлгийг сонгосон. Хосын дараагийн учрах темплейн сум мэд. Тэгээ зохицол ямар байхаар вэ? За хоёрын зохицол гэж асуухад бол ер нь маш эерэг хариулт бол гарч ирлээ. Хоёр маш тийм доктортой урт хугацааны харилцаа үүсгэх бүрэн боломжтой байна. Яг хүссэн харилцаагаа үүсгэх боломжтой байна гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Зүгээр хоёр ингээд хоёлаа танилцах үедээ хоёулаа яг өнгөрсөндөх дурсамж, өнгөрсөндөх хүн, өнгөрсөндөх харилцаагаа яг бүрэн тавьж явуулаагүй байхдаа учрах болохоор яг тэр өнгөрсний энерги хандах гарч ирээд байна л та. Хэрвээ хоёр яг энэ өнгөрсөндөх зүйлээ бүгдийг тавьж явуулаад ингээ шийдвэр гаргавал яг энэ харилцаа хийгээд явах юм бол уг нь бол маш доктортой, амжилттай тийм харилцаа үүсгэх боломжтой байна гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Энэ залуу болохоор өнгөрсөнд маш тийм шудраг бус мэдрэмж харилцаан дээр авч ийсэн гэж бол хүзэрдээр бол гаргаж ирж байна. Түүнээс болоод яг сэтгэл мэдрэмжээ танд анхандаа бол бас яг ингээд 100% гаргаад илэрхийлээд ингээд явж чадахгүй юм шиг хүзэрдээр бол гарч ирж байна л да. Магадгүй нөгөө өнгөрсөндөх харилцаандаа одоо юу гэдэг ингээд өөрөө л хичээдэг байсан, ганцаараа зүрх сэтгэлээ зориулдаг байсан ч юм уу. Ингээд тийм харилцаандаа маш тийм шудраг бус мэдрэмж авч ийсэн гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Тийм болохоор бас яг тантай танилцсныхаа дараа яг ингээд таныг сэтгэл мэдрэмж, таныг хайр, таныг их романтик сэтгэл мэдрэмж байгаа ч гэсэндээ яг тэрийг бас 100% танд илэрхийлээд явж чадахгүй мó гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Тэгээд түүнээс болоод бас яг ингээд харилцаан дээр бас тантай харилцах харилцаан дээр амар логикл хандна гэж бол гарч ирж байна л да. Яг 100% одоо юу гэдэг сэтгэл мэдрэмж ерөөсөө даахгүйгээр яг ингээд тархиад агаад бүх зүйлийг логикоор бодно гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Хэрвээ уг нь ингээд энэ харилцаагаа гээд өнгөрснөө тавьж явуулаад энэ харилцаагаа гээд явах юм бол яг хүссэн харилцаагаа бол ингээд бүтээж чадна гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Тэгэхээр ялцчгүй сосын зохицол угнаас сайн байна. За ингээд мэргэн дууслаа. Мэргэн таалагдсан бол магадгүй морины эможи комент дээр бичээрэй. За тэгээд нэмэлт авахыг хүсвэл Instagram юм уу Facebook-ээр холбогдорой. За нэмэлтэн дээр ямар асуултууд асуух вэ гэхээр 3 асуулт асууна. Эхнийх нь болохоор хоёр учирсны дараах тэр хүний таныг талаарх бодол мэдрэмж ямар байх вэ? Дараагийнх нь болохоор хоёр учирсны дараах таны тэр хүний гэх бодол мэдрэмж ямар байх вэ? За 3 дугаар асуулт нь болохоор хоёр ирээдүйд албан ёсны харилцаатай болохоор байна уу? Хоёрын одоо урт хугацааны харилцаатай болохоор байна уу гэж бол асууна. За хэрвээ нэмэлт авахыг хүсвэл Instagram юм Facebook-ээр холбогдорой. Instagram болохоор таараа дугаар зураас хайр. Facebook нь болохоор таараа хайр хүзрийн мэрэг гээд байгаа шүү. За тэгээд код юм уу бас хувийн үйлчлэг авахыг хүсвэл холбогдорой. Код нь болохоор 2 төрлийн код гаргаж байгаа. Эхнийх нь болохоор амжилт мөнгө дуудах код, хоёр дахь нь болохоор шинэ хайр дурлал дуудах код гэж байгаа. За тэгээд мэргийн минь үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая.